Сайн бацхан нөхөмөнд үзэгчтэй манай Бэлэн ус тавчаа подкаст юм ээлж дугаар үзэж та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За бид нар та бүхэндээ маш шинэлэг татварын 10 дугаарыг та бүхэндээ хүргээд сая дууссан. За энэ дугааруудаараа бол бид нар Монголын ер нь эзэнт гүрний үеийн татварууд ялангуяа бишэр нь 13 дугаар зуунаас эхлээд 17 дугаар зуун явсан тавшаа. Yani 400 жилийн татварын дугаарыг түүхийг та бүхэндээ хүргээд сая дууссан байна. За мэдээч бол би бол багшаас анагаах ухааны түүх яриад яат юм бэ гэж гуугаад байгаа. За болно. Магадгүй хэрвээ нөхцөл нь бүрдүүл шүү дээ. За нөхцөл нь бүрдүүл. Тийм магадгүй зүгээр хин нэг нь бас хүсвэл тэрийг бас яриулахгүй. Өөр багш ер нь гой дугаарууд чинь юу гэж болох вэ? Өөр зөндөл байгаа. Зөндөө байгаа юу? Та нэг эдийн засгийн түүх ярьжсэн тий. За эдийн засгаас гадна өөр чинь за гих мэт дугаарууд байгаа. За өнөөдөр бол хэдүүлээ Монголын түүхийн үргэлжлэлийг буюу Хубилай хааны үеийн түүхээс үргэлжлүүлээд явах байгаа. За өмнөх дугаар дээр бол Хубилай хааны эзэнт гүрний үе буюу Юан гүрний газар нутаг дээр голцоо дандаа буухаас илүүтэйгээр ер ил оруулсан. Ил хаан улс руу, Алтан орд улс руу буюу бусад газар хооронд болж байгаа үйл явдлуудыг оруулаа явсан шүү дээ. Тийм. За энэ удаа юу ярихаар байна вэ? За ер нь хоёлаа яасан шүү дээ. Татварын тусгай 10 дугаар гаргасан. Тэгэд Монголынхаа түүхээ төр зур паузлчаад байсан. За хүмүүс бас энэ түүхээр яа л гэдэл гуугаал байсан л та. Тийм болохоор зэрэг одоо хоёлаа одоо Монголынхаа түүхээ үргэлжлүүлж ярьж байна. Хоёлаа Алтан ордныхыг ярьсан. Ил хаан тулсынхыг бас ярьсан. Цагаат дээр харин ороо. Цагаат дээр ороо. Цагаадаг хоёлаа ярина. Гэхдээ цагаадагийнхан бас нэг хайдуугийн нэг энэ төргөө довтлохоонд бас нэг жоохон божигналтай байгаа. Хайдуугийн довтлохооны нөлөөнд цагаадагийнхан бас ер нь жоохон божигнж байгаа. За тэгэхээр бас Юан улс Монголын эзэнт гүрэн маань өөрөө одоо ингээд даян дэлхийд 4 хаагтчаад байна л да. Алс өрөндөд Алтан орд одоо Европыг бужигнуулах гал Бизант руу нэг алдах гал тийм ээ. За тэгж байтал энэ чанх баруун зүгт Ил хаан тулс. За энэ Ил хаан тулс нь болохоор зэрэг одоо энэ Арабын, Персийн, Исламын ертөнцүүдийг бужигнуулаад ингэ байж байгаа. За нөгөөдөл нь цагаат улс Дундад Азийн түргийн ард түмнийг одоо ер нь өөрийнхөө мэдлэлд оруулчихад байгаа. За нөгөөх нь Юан улс буюу Азийн, Төв Аз болон Зүүн Аз, Өмнөд Азийн асуудлуудыг өөртөө тийм ээ нийлүүлчихад байгаа юм улс болчиход байгаа. За тэгэхээр цагаадагийнхны талаар хоёлаа ярина. Харахмаас болоог байна. За харин Юан улсын талаар одоо маш их судалгаа. Ер нь Монголын түүх явж байгаад үргэлжлээд ингэж явчихд юм аа. Юан улс руу орчдөг юм. Нөгөөдүүлээ ярьдгүү болохоор би бас нөгөөдүүлийг ярьж байгаа шүү. Нөгөө Алтан орд Монголынх биш байсан юм шиг. Тийм ээ? Ил хаанд Монголынх биш байсан юм шиг ингээд түүх ингэ яваад өгдөг юм. Харин дан ганц Юан улс гэлтэхгүй энэ бүгдээр л монголчууд чинь дэлхийг захирж байгаа шүү дээ. Монголын хаад, Чингис хааны удмын хаадууд тийм ээ? Эдгээр чинь дэлхийг захирж байгаа. Юан улсын одоо үед бол Хубилай хаан Юан улсыг байгуулад за ер нь Хубилай хааны зарилгаар бол Юан улсыг бол одоо эхлээд ер нь хөгжил дэвшилт нь бол одоо маш дээд зэгтээ хүрсэн. За ер нь гар урал болон олон зүйлсийг бас ингээд хөгжүүлсэн байна. За нэг тийм хөхөнгийн цагаан шаазан хөх цэцэгтэй. Одоо хөхөнгөөр уул зурцсан, ус зурцсан тэгээд одоо хүмүүсийг дүрсэлцэн байшин гэж тэмдэглэсэн ч гэдэм юм уу тийм ээ. Хөхөнгийн одоо юм цагаан одоо энэ шаазан дээр маш гоё дүрс. Энэ бол Юан улсын их гэж байгаа. Энэ өнгөөрөө ялгардын юм байна. Одоо сүулдэ манж руу ороод ирэх юм бол энэ өнгө өөрчлөгдөн шүү. За хөхөнгийн маш гоё одоо шаазан бар сав суулга эд хэрэгсэл тийм ээ. Дэлхийн хэмжээний одоо бүтээгдэхүүн дэлхийн хэмжээний зах зээл дээр гарч ирсэн. Дэлхийн зах зээл дээр гарч ирсэн. Хөхөн өнгийн одоо энэ сайхан шаазан юмнууд нь. За ингээд маш олон улсуудад одоо ингээд борлуулагдчих эхэлсэн. Юан улсын шаазан авъя. За энэ одоо хэдээр авах уу гэл ингээд их Юан улсын одоо энэ Варс шаазан дэлхийн зах зээл дээр бүр дээгүүр байр суурьнд орж эхэлсэн болвол за усан онгоц хийх
мэрэгжил дээшилж мэрэгжилтүүд бэлтгэж эхэлсэн. За Юан улсын үед ер нь хоёлаа одоо ер нь бол өмнө хэлжсэн Япон руу дайрах гэж байхад маш том туршлага байгаа шүү дээ. 2 удаа Япон руу халдсан, усан онгоц хийсэн мэйсэн гэх тээ. Одоо энэ усан онгоцыг чинь улам сайн төгөлдржүүлж хөгжүүлж байгаа байхгүй. Одоо өшөө алс хол явах, хол замыг тоолох, ойр зүрийн энэ наануу цаануу явцдаг голын онгоцудаа сайжруулж байна гэсэн үг. Одоо бүр далай гатлах, энэ их усан цөлийг гатлах. Тэхийн тулд усан онгоц яах вэ? За энэ мэрэгжилтнүүдийг бэлтгэх бөгөөд энэ мэрэгжилтнүүдээр усан онгоц хийлгэх зарлиг Хувлаа хааны үед гарсан. Хамгийн гол нь Хувлаа хааны зарлиг бол одоо зорилго нь юу вэ гэвэл Ил хаан тусад очиж худалдаа арилжаа хийх ёстой. Тэгэхээр яаж ийн цагаадаг тойрох ёстой гэсэн үг зү шүү дээ. Тий. Гэхдээ яг тэр торны замд байгаад байгаа. Тэр ус чинь хурдан байхгүй. Гэхдээ нэг цагаадагийнхан болохоор зэрэг торны замаа хаацсан бол байхгүй. Хэрвээ хаачвал өөрөөсөө Азийн худалдаанаас холдож штэ. Тэгээ торны зам бол байгаа. Торны зам бол одоо үндсэндээ далайн худалдаа хийнэ гэдэг чинь хурдан их олон ачаа бараг нэгэнд ор зөө тэмээгээр зөөснөөс л дээр баг ялтчихгүй. За тий зүгээр их газраар зөөснөөс илүү болчиход байна. Их газрын торгоны зам бол ажиллаж байгаа шүү. Хэдийгээр энэ хоорондоо Монголын эзэнт гүрний энэ Алтор, Дэлхаад гэдэг ерөн жоохон зөрчилдөөтэй байгаа ч гэсэн торгоны зам дээр бол олон улсын инхийн гэрээ дипломат харилцаа нь ажиллаж байгаа шүү. Тэрнээс ч өөр юм булаацалдаж өөр хоорондын хэрүүл уралт тэндээ юм байгаа биз. Тэгэхэд усаар явна гэдэг чинь хамгийн чухал зүйл. Ил хаант улсын хаан Абхай Ил хаант улсаа хөгжүүлэхийн хажуугаар Арабын худалдаачид болон Африкийн худалдаачдыг өөрийнхөө улс руу нэвтрүүлэхийн тулд одоогийн Ормуз дээр маш том бомб босгож ирсэн. Ормуз. Одоо өнөөдөр дэлхийн дахны бөөн асуудал болоод хэрүүл урал болоод байгаа бөгөөд Арабын тэнгисийн том бомбд одоо Ормуз хоолой. Ормуз байгаа байхгүй. За яг энэ Ормуз руу ч л очих гэж Хувлаа хаан усан худалдаа, усан цэрэг, усан онгоцны бүх юмыг одоо хийж гинэ гэсэн үг. Тэхийн тулд Малайгийн хоолой гатлах хэрэгтэй. За Малайн хоолой гатлахын тулд усан цэрэг хэрэгтэй болчиход байна. За тийм болохоор зэрэг яаж ийн Хувлаа хаан Бирм рүү халдсан шүү дээ. Бирм рүү халдаад Бирмийн хойд хэсгийг өөрийн мэдэлд оруулж чад байгаа. За тэгээд Бирмийн хаан ер нь бол төв Бирмдээ одоо төвлөрж исэн бол өшөө дахиж нэмж тулдаан хийх шинэ довтлоонд бэлдэж исэн Бирм. Тухайн үеийн Паганы хаан тус өнөөгийн Минмар улс л та. За тэгж байтал одоо Давайтуудын үндэслэн байгуулсан Анамын хаан тус бас өөрт нь тэг болсон. Тийм болохоор зэрэг тэднэр лүү цэрэглэх ёстой. Тэгжээж Малан хойг руу ойртно. Тэрнээс биш яг усаар одоо явах юм бол тэр Малан хойг дор чинь нөгөө Давид, Чампа гихмэрүүд чинь томоохон хяналтаадах очоод байгаа юм. Тэгэхээр зэрэг Малан хойгоор явахгүйгээ тойрхол юм бол бүр хол зам туулчих гээд байна. Тэгээ одоо уул нь тойрчдөг гэж. Тэгсэн бол Австрали, Ньюзиланд руу явахгүй юу? Зам хол боловч гэдэг шиг. За тэгээд ер нь бол олон улсын худалдааны цаасан мөнгө гүйлгэнд Хувлаа хааны зарлагаар гарсан. За олон улсын худалдааны цаасан мөнгийг гүйлгэнд гаргалаа Хувлаа хааны зарлаг. За ингээд олон улсын худалдаа бол маш сайн хөгжиж эхэлсэн. Жагрын орн руу бас худалдаа арилжаа тэлсэн. Торгоны зам чинь Жагрын орн руу явна шүү дээ. Одоогийн Энэтэг Жагрын орн руу явна. За энэ сайхан худалдаа арилжаагаа улам сайхан тэлээд нэлээд хөгжүүлж исэн. За тэгээд Хувлаа хаан Ханжоу хотоос Бээжин хүрсэн усан бомбд сувгийг холбосон байна. Яг газрын зургаар ярих юм бол одоо тийм ээ Ханжоугаас Бээжин. Ханжоу гэдэг чинь Сүн улсын нийслэл байсан шүү дээ. Тэгэхээр чин зэрэг Дайдугаас Ханжоу хүрсэн усан бомбд. Тэгэхээр чин Бохотын гисээр яваал очих нь шүү дээ. За мөн Хувлаа хаан Нанжин, Шанхай, Ханжоу, Гуанчжоу зэрэг нэлээд олон хотыг худалдааны маш том бомбд бүс болгож хөгжүүлж эхэлсэн байна. Хувлаа хааны зарлагаар. За тэгэхээр ер нь бол өнөөгийн хятадын хотод л мөн сайхан хөгжиж индаа л гэж одоо тухайн үед өөрийнх нь захирж байгаа
Иоанн ус шүү дээ. За тэгээд маш олон худалдааны бомбын чөлөөт бүс болгосон. Тэгээд ус газрыг хослуулсан шин торгоны замыг нээж дэлхийн олон орны эдийн засаг, соёлын солилцоонд чухал хувь нэмрийг Хувлаа хаан бол оруулсан баг. За тэгэхээр энэ манай хаадууд тийм ээ Хувлаа хаан бас ер нь юу хийж исэн байх нь юу бүтээж исэн байх нь. За тэгээд соёлын солилцоонд одоо өшөө олон маш чухал имийг одоо улам хөгжинд илрүүлж тэр 1261 он судар бичгийн одоо зүгээр байгуулга гэж байсан. Одоо тухайн үед судар бичгийн одоо ордонч байлоо. Судар бичгийн нэг. Гэтэл одоо яг үүнийг судар бичгийн хүрээлэн болгож хөгжүүлсэн. Их Иоанн улсын үеийн одоо судар бичгийн хүрээлэн буюу одоогийн Бээжин хотод байдгийн Хувлаа хааны одоо барьсан хот шүү дээ. Тийм ээ? Даадуу хотын Хамбалык хотын судар бичгийн хүрээлэн гэдэг маш том хүрээлэн байдаг. За энэ судар бичгийн хүрээлэн болохоор зэрэг юу хийдэг вэ гэвэл дэлхийн бүх улс орны түүх, шаштрал, мөн одоо аж амьдрал, философи, шашин шүтлэг тэгээд хэл соёл бүгдийг нь ёстой нэрэ аас яа хүртэл тэмдэглэн бичдэг байлаа. Ачаастай амар газар шүү дээ багш. Тий, Хувлаа хааны судар бичгийн хүрээлэн. За тэгээд энэ хүрээлэн бол одоо улам өргөжөөд тэлээд дээд зэргийн хөгжөөд судар бичгийн хүрээлэнгээр Их Иоанн улсын тэргүүн эрдэмтэн их бичгийн хүн болд төмөр чансан томилогдож байлаа. Бээжин хот буюу тухайн одоогийн Бээжин хот, тухайн үеийн Хамбалык хот, Хувлаа хааны зарлиг. Их Иоанн улсын судар бичгийн хүрээлэнг тэргүүлэн удирдах төшмөлээр их бичгийн хүн эрдэмт ном ихтэй номч мэргэн болд төмөр чансанг дохоо номлож байна. За Хувлаа хааны зарлиг гарлаа. Дээд их эзэн хаан танд их талархаж байна. Ингээ болд төмөр чансан юуг авч байгаа. Ирхэ авч байгаа. Болд төмөр чансан гэж хэм бэ? Болд төмөр чансанг Иоанн улсын судар бичгийн хүрээлэнд бол энэ шиг эрдэм номтой хүн байгаагүй гэж ирдэг. Болд төмөр чансан болон ер нь бол энэ нөгөө нэг эрдэмт нь уйгур исламын эрдэмт байсан бас мөн Нангиад эрдэмтэд бас байсан шүү. Нангиад буюу одоо нутгийн иргэдийн эрдэмтэд гэх юм одоо хятад эрдэмтэд бас байсан. Алтан улсын том төшмөдүүд бол байсан боловч энэ бүх мэрэгэн төшмөдүүдээс сэцдээс илүү дээд эрдэм номтой нь бол болд төмөр чансан гэж одоо бичигдэжсэн байна. 27 орны хэлээр чөлөөтэй ярьж чаддаг. 27 орно. Тий, тэгж бичсэн байна. Тэр үеийн одоо орнуудын тоог аваад үзвэл баг. За тэгэхээр баг бүхэлээр яриад байгаа биш үү? За тий. Тэгж бичсэн байна. Үгүй ээ, наадах чинь арай дэгсдүүлчихээ гэд сайшаалтын бичсэн номон дээр болохоор зэрэг 16 орон гэж бичиж байна. Гэхдээ энэ хүн бол маш олон орны хэлээр ярьдаг байсан. 27, 16, 27, 16 зүгээр судлаачид тал талаас ингэж гаргаж яриад байгаа болохоор зэрэг би нэг талд нь орж чадахгүй. Энэ худлаа, энэ үнэн гэж би хэлж чадахгүй. Гэхдээ ямар ч лсэн маш олон орны хэлийг мэддэг мундаг хүн байсан. Зөв. За багш. Энд дээр би нэг юм хэлэх хэрэгтэй юм шиг байна. Манай ингээд контентыг үзэж байгаа үзэгчдтэй нэг зүйлийг анхааруулж хэлэхэд ингээд багш бол ингээд ямаа ярихдаа хизээч хин нэг энэ худлаа битсэн тэр нь бити итэг гэж ярьдгүү те. Тий, нэг талын мөртлөө бас нэг талыг би барьж дандаа үннийг хэлдэг гэж бас хэлдэггүй. Тий. Тэгэхээр багшийн хувьд бол яг нөгөө тэнцвэр барьж явж байгаа учраас үзэж та бүхэн бас үзэхдээ ойлгох хэрэгтэй. Бас ингээд багшийг өстө дандаа худлаа ярьдаг мэрдэг. Комент хэцүү юм л да зарим комментууд. За би уншдаггүй, чи уншаад байгаа. Худлаа багш бол хамгийн их коммент уншдаг хүмүүс шүү. Тэгэхээр та бүгд хэрвээ хэлхийг хүссэн юм байх юм бол манайхан комментэнд дор сайн бичиж байгаараа багш бол комментиг их сайн уншдаг учраас та бүгдийг хэлж байгаа үг санаа бол багштар заавал хүрж байгаа шүү гэдгийг бас ойлгох хэрэгтэй байна. За тэгээд болд төмөр чансангийн эрдэм мэдлэг бол маш гайхамшигтай болохоор Марко Поло энэ хүнийг бас маш их хүндэлдэг байлаа. Хувлаа хааны шадар сайд Марко Поло. Марко Поло ер нь бол болд төмөр чансантай хамт амьдралынхаа ихэнх цагийг бас өнгөрүүлсэн. Судар бичгийн хүрээлэнд
өнгөрүүлсэн бөгөөд Хувлаа хааны хажууд бас их өнгөрүүлсэн. Тэгэхдээ Хувлаа хаантай өрний соёл болон Европын соёлыг маш их тайлбарлаж өгч ирсэн хүн бол Марко Поло мөн. Болд төмөр чансан Марко Пологоос одоо нэг Итали хэлийг мөн ариун Ромын буюу тухайн үеийн одоо Заксон гэж ярьж байгаа. Волкан Кёто мэдлээгүй юу байсан шүү. Тийм болохоор герман хэл гэх үдэ одоо. Тухайн үеийн герман хэл тэр үеийн ариун Ромын герман хэл чинь ондоо шүү. Кёто чинь хожим герман хэлийг одоогийн герман хэлийг үндэслсэн байхгүй юу? Тэгэхээр зэрэг тухайн үеийн ариун Ромд чинь Заксон герман хэлээр яриад. Заксон Германик хэлээр яриад байдаг. Тэгэхээр Марко Поло тэр хэлийг бол мэднэ. Марко Пологоос тэгээд Франц одоо сүүлд Франц гэчлээ уулын Франкийн хаан тус гэж хэлээд байгаа юм. Франц. За ингээд Европын хэлүүд байгааз заман англи хэл. Иберд нэгтгэл ирж чадаагүй байсан ч гэсэн ер нь Испани, Португал хэл нэгдсэн хэл хараахан одоо энэ чинь Испани хэл, Португал хэлгээд тустай гэж гарч ирээгүй боловч Марко Поло латин хэлийг маш сайн мэддэг байлаа. Тэгэхээр чи зэрэг хэлтэй нөхөр байна. Марко Поло ч бас их овоо номтой хүн шүү. Тийм байна. Тий. Тэгэхээр зэрэг латин, грек хэл болон Франц, англо, Герман одоо англо-саксон маягийн хэлийг одоо хин бол төмөр чансантай ингээд яриад ер нь маш олон тентгийн Венецийн худалдаачд болон Ромын худалдаачд хурж ирж ирсэн болохоор тэр олон худалдаачд Хувлаа хааны зарлиг бол Эрдэмтэд явуул, Мэргэд явуул гэж бас явдаг лээс мөнх хаан ч ийм л байсан. Манай бүх хаадууд ийм л байсан шүү дээ. Аль нааша дан ганц худалдаачд явуулахын хажуугаар бас Эрдэмтэн Мэргэдээ явуулаатгаач. Энд ч хурж ичний сайхан мэтгэл зайд оруулаатгах гэдэг юм уу. Гэх мэтэр тэгэхээр чин зэрэг энэ Марко Пологоос Европын соёлыг маш сайн судалж ирсэн. Болд төмөр чансан бол. Болд төмөр чансан энэ хэлэн дээр бүгднгийн тулгуурлан дэлхийн хамгийн анхны олон хэлний толь бичгийг болд төмөр чансан бичиж байлаа. Энэ Монголын эрдэмтэн шүү. Ихван усын эрдэмтэн нэрт бичгийн хүн шүү. Тэгэхэр чин бас дан ганц дайн байлдаан гэлтэхгүй эрдэм номоороо бичгийн хүмүүсээрээ манай монголчууд бас мундаг байжээ дэлхий дахныг дайн байлдаанаараа захирхаасаа илүү эрдэм номоороо бас их гайхуулж исэн хийж бүтээж ийснаа шинийг санаачилж ийснаараа юм болгоныг л дэвшил авчирж ийснаараа одоо орчин үеэр ярих юм бол инновац авчирж ийснаараа манай монголчууд бүхнээс илүү байжээ гэдэг нь Хувлаа хааны үеийн одоо түүхэн дээр гарч ирж байгаа. За энэ Хувлаа хааны энэ бол төмөр чансан бол ер нь эртний бичгийн хэлийг улам өргөжүүлэхийн хэрээр төв дуугаар бичиг. Мөн согд үсэг. За энэ хүнд ер нь мэдхгүй малга перс илж гэдэг юм уу. Нангиад хэлийг бол маш сайн эзэмшсэн гэж бас ярьж байгаа юм. За нангиад гэдэг чинь одоо хятад хэл шүү дээ. Бас мөн Япон хэлний талаар Японы онцлогцол бол Японы худалдаач, Японы жуулчныг бас өөр дээрээ дуудаж авчирч байгаад бас Япон хэлний талаар асууж судалж исэн гэсэн тийм бас баримт байна. Ямар ч л байсан энэ бол дорн дахны Ихванусын үеийн агуу том соёнгийн хэрүүлэгч яахааргүй бол төмөр чансан мөн байжээ гэж хэлж байна. За тэгээд энэ Хувлаа хааны энэ зарлигаар бол төмөр жансан Ля улс болон Алтан улс, Сүн улсын гэсэн гурван том улсын гурван том төрийн түүхийг бичүүлж одоо үлдээсэн байна. За бич. Манайхан ялагдсан бол ялагдсанаар нь үннээр бич. Манайхан ялж исэн бол ялснаар нь үннээр бич. Сүн улсад яг юу болж исэн тэр ингэж альч талыг бити дүйлэг, альч талыг бити магт, альч талыг бити дар. Яг үннээр нь бич гэж Хувлаа хааны зарлиг ирсэн болохоор саяын 3 төрлийн түүхийг болд төмөр чансан бичжээ. За нэг өдрийн дотор бичихгүй энэ хүн бол магадгүй шүү. Ер нь бол 2 жил хэртээ судалж наан цаана маш сайн биччихсэн гэж. За тэгээд болд төмөр чансангийн одоо энэ 2 жил гаруй судалгааг нь хийж ээж. За тэгээд энэ нөгөө сүн улсын түшмдүүд өөртөө зүтгэж байгаа шүү дээ Хувлаанд. Тэднэрээс бас асуудал авалж иж тэднэртэйгээ их түшмдүүдийн хуралдаан хийж байж Алтан улсын, Сүн улсын, Ля улсын гэсэн одоо Ля улсаа санаж байгаа үстэй. Манай үзэгчд одоо санаж байгаа л гэдэг. Чингис хааны үед л байсан улс шүү дээ. Киданы Ля улс гэдэг. За ингээд энэ бүх юм болд төмөр чансан бол биччихсэн бөгөөд хятад болон күнзийн суртал одоо хятадын гэдэг чинь одоо күнзийн болон даогийн суртал
Сургаал болон мөн Бурхны ном. Энэ төвдөөс хурж иж байгаа, энтхээс орж иж байгаа Бурхны буддын зохиол бүтээлүүдээс маш олныг хэвлүүлж хөрвүүлсэн. Одоогоор ярих юм бол орчуулсан, тухайн үеэр ярих юм бол хөрвүүлсэн гэх юм уу та. Тэр чинь орчуул гэдэг үг тухайн үед одоо байгаагүй хэлэхгүй зүгээр хөрвүүлгээл ингээл одоо бичсэн одоо зарлиг өгөө биз. Эсвэл одоо их хэл дээрээ буулгагч гэдэг байсан юм билүү. Орчуулга гэдэг чинь сүүлийн үед л гарч ирсэн үг л баг. За ямар ч гэсэн орчуулсан хөрвүүлсэн байна. За тэгээд энэ газар тариалан ус сууг, урлаг, соёл урлагийн хөгжил зэрэг олон зүйл одоо хөгжиж дэлхийн тэргүүн игнэнд бол яах аргагүй хүрсэн. Хувлаа хааны захирж байсан Хиванус бол түүхэнд монголчуудын сэргэн мандаж байсан хамгийн оргил үеүүдийн бас нэг нь юмаа гэж түүхчд бол тэмдэглэж байгаа. Тэр энэ Хувлаа хаан чинь бас юу хийж бүтээлгээд байна. Ганцаар энэ болгоныг хийгээгүй. Гэхдээ энэ болгоныг юу хийж бүтээлгээд байна. За тийм болохоор зэрэг энэ монголчуудаас дэлхийн түүхэнд бүр баалрашгүй том хувь нэмрийг бол одоо оруулсан гэж дэлхийн түүхчд одоо Иванусын үеийг одоо ингэж Хувлаа хааны хаанчилж исэн үеийг бас хэлж байгаа юм. За тэгээд Хувлаа хаан бол нэмээд сангийн яам, ёслолын яам, цэргийн яам, шүүх яам, үйлдвэрлэх яам, төшмөлийн яам гэсэн 6 яам байгуулсан байна. Хувлаа хааны үед энэ том 6 яамтай. За тэгээд яг хааны дор тусгай 2 яам байдаг. За энэ бол хаанд шууд захирагддаг шүүми ши буюу үйл таслах төшмөлийн цэргийн асуудлыг хариуцсан яам гэсэн үг. Одоо шууд одоо цэргүүдэн дээр доор одоо саяын яам захирагддаг байх нь шүү дээ. За нөгөөх нь болохоор зэрэг юши тай буюу төшмөл хариуцах зарга шийдэх одоо заргыг шийтгэх яам гэсэн одоо энэ яамтай байсан. Наа чи одоогор баг хууль зүйн яам юм биш багш. Шүүхийн яам юм уу баг. Зарга шийдэн мэднэ гэхээр нэг амар юм бол чинь тийм ээ том яам. За энэ болгон орон нутагт ингээд бүх газараа энэ соёо бүр ингээд яац салбартай, дэс дараатай. Тэгээд ер нь дэс төшмөлүүдтэй ийм яам байлаа. За би энэ дайн байлдааныг нь ярихын хажуугаар тухайн үед одоо мэдээж хэрэг дайн байлдаан шаардж байгаа. Дайн байлдааныг нь ярихын хажуугаар Иванусын бас хөгжил цэцгэлтийг бас яриад яваад байгаа. Өмнө нь ч бас ярьж ирсэн. Одоо ч гэсэн бас ингээд давхар дан дайтхаас өөр юм хийдгүү хаадууд бол байгаагүй. Тийм болохоор зэрэг яаж ийн. Одоо энэ бол ер нь Иванусын хөгжил Хувлаа хааны үеийн хийж исэн гайхамшигтай бүтээлүүдийн нэг юм аа. За мөн одоо энэ Иванусын хөгжил дээр одоо өшөө зөндөө олон юм байна. За тэгээд манай энэ Хувлаа хаан чинь одоо яах вэ? Малакийн хоолоор гоорох хэрэгтэй болчиход байна. Малакийн хоолойг эзэгнэх болчих гээд байна. Тийм болохоор зэрэг Малакийн хоолойд томоохон томилгоо явуулах хэрэгтэй. Хувлаа хааны өргөө одоогийн Бээжин тухайн үеийн хаан Баликот. Тан дээр баруун зүгээс хилчирлээ. Орвол хаант минь. Би баруун зүгээс ирлээ. Баруун зүгт юу болж байна? Хайдуу тэр чигээрээ одоо Такалмаканы цөлийг өөрийн мэдэлд оруулж чад байгаа. Бид нар лөө байнга дайраад байгаа юм. Тэгвэл ийшээгээ хин очсон. Таны хүү Чингэм сайн дураараа очичоод хайдуу та байлдах гэдэг байна. Чингэм чи Паганд байлдаагүй лүү? Паганд байлдсан. Том ялт байгуулсан. Паганы заанд цэргийг бүгднийг яар зогсон шүү дээ. Тэгчээд Паганы төв хэсэг рүү хүртэл дайрсан. Насиридийн жанжин өшөө цаашаа одоо цэрэгээ бэхжүүлэн төв Паган руу орох гэж байгаа. Паганы төв хэсэг рүү яахаар орох гэж байгаа. Гэтэл гівгэнд Чингэм цэрэгээ аван баруун зүг рүү очсон. Яагаад гэвэл өмнө нь 2 алтан усын жанжныг 200,000 цэрэг явуулахад хайдуу бут нэрчгээд байсан шүү дээ. Лоб нуурын харилцаа.
Тэгэхээр Чингэм тийш очиж байгаа эргүү. Тийм ээ. Энэ Чингэм миний дураар явхаа боллоо. Өөр бас баруун зүгээс ямар мэдээ байна? Баруун зүгээс мэдээ энэ л байна. Харин хой зүгээс бас мэдээ ирлээ. Ариг бүхийн дүү буюу таны одоо дүү ахын биш таны дүүгийн хүүхэд. Ариг бүх гэдэг нэг нөхөр байгаа шүү дээ. Тэрний хүү гэдэг чи одоо хувлагийн дүүгийн хүүхэд л болж таарч шүү дээ. Мэнлэг төмөр жанжин. Тэр чигээрээ цагаан архимээс хойш газар нутгийг өөрийн мэдлэлтэй оруулна гэд хайдуудаа холбоо тогтооход бэлэн болж байгаа байна. Тэгвэл миний ахын хүү хаа вэ? Мөнх хааны хүү. Одоо мөнх хааны хин Балтбаатар чинь гэрээ хорионд байж хагаад гинт Балтгэр Баатар чинь гэрээ хорионд байж хагаад яатсан штэ амөрөгдсөн штэ. Мөн Өрөндаш Баатар чинь одоо Өрөндаш хаан хүү, Балтгэр хаан хүү хоёр ууган хүү штэ те. Мөнх хааны хоёр том хүү. Тэр хоёр чинь бас яатсан байхгүй. Гиндээд ч гэдэг юм уу Хувлаа хааны ордонд гэрээ орой маягтай байж хагаад гинт үгсэн. Ариг бүхч гэсэн бас гэрээ оройнд маягтай байж хагаад гинтэл үгсэн штэ. Хорлоод байсан юм хаашин тийм ээ. Одоо тэгж хардхаар л байна. Одоо тэгж хардхаар л байна л да. Харин Мөнх хааны 3 дугаар хүү 4 дугаар хүү хоёр амьд байгаа. Тэр хоёр чинь цөлөгдсөн. За Мөнх хааны 3 дугаар хүү Асига. За Ширгээ Баатар, Асига Баатар гэж байгаа. За Ширгээ Баатрыг одоо та нар биднүсийг одоо нэгээр нь хорлож алж гин гэж Ширгээ Баатар гомдол мэдүүлсэн учраас Ширгээ Баатрыг энэ одоо жоохон хүүхэд бас насан ч залуу юм. Гайгүй эртэндээ гэж бодоод алтайнаар уцалсан байхгүй. Нөгөөдхийг нь Асуутай Баатрыг Солонгос руу цэлцсэн. Гуйлан улс руу. Гуйланд байгаа чинь. Тэр Ширгээ Алтайд байгаа. Ширгээ мэлэг төмөртэй хамтарч байгаа. Эднэр цагаан армийн хойно тэртээ дэргүй ингэж хүчрхчээд байхад Чингэм ганцаараа тийшээ очих нь ямар шаардлага байна? Би таны хүү ухсаа заламжлах хаан хүү Чингэмийг би хоригдож чадахгүй. Тэр чинь их Юан улсын 2 дугаар хүн шүү дээ. За ойлголоо. Өөр тэднэр хамгийн гол нь эднэрлүү цэрэг гаргалаа гэж бодоход дийлдэхгүй нэгэн хүн байна. Бид нар энэ мэлэг төмөр хаан хүүг болон Асига хаан хүү хайдуу эднэртэй чадан ядан үзэж байгаа боловч ёстой манаа цэргүүдийг хайр найргүй ганц удаагийн дайралтаар бот цогтөг идшидтэй байлддаг дайчин тэдний талд байгаад байна. Тэрнтэй яач ч байсан манаа дайчид тулдааны арга байрал таарахгүй байна. Агуй хаант байна. Тэрийг хин гэдэг юм. Тэр бол хайдуугийн охин. Хотолон. Хотолон уу? Хотолонч дийлдэхгүй байгаа нүнэн. Гэхдээ манай зэргүүдийг тийм ээ. Хотолонтаа нүүр тулахын тулд Чингэм хөдлөөд байна. Чингэм Хотолон хоёр хоорондоо нүүр тулах нь энэ л хэцүү. Тиймээс та Яркэнд рүү цэрэг гаргах хэрэгтэй байна хаантан минь. Ойлголоо. Гэлчийг амраа. За одоо Хотолон гэдэг нэг их хэцүү юм байна. Энэ Хотолон хайдуугийн охин. Тийм. Нэг за нэг мундаг баатар байгаа шүү дээ. Энэ Хотолон дийлдэхэд хэцүү боллоо. Одоо яах вэ? Агуу хаантан минь. Тан дээр таны хаан хүүд бараалгыг гин. Оруулаад. За. Одоо хин Хувлаа хааны хүү номууган гэдэг ах юм. Зэрэг номун хан номхон гэд янз янзаар бичээд байна. Энэ хүнийг. За энэ бол Хувлаа хааны бол 4 дугаар хүү байгаа юм. Номхон хунтайж, номуухан хунтайж гэж яриад байгаа юм. За нөгөөх нь болохоор зэрэг хөхөөчи хунтайж.
За нөгөөх нь болохоор зэрэг хурийтай хунтайч. Одоо нөө Хувлаа хааны яг үндэ л Хувлаа хаан чинь 10 хүүтэй байхгүй. Пөөх. Дорж гэдэг хүү байсан. Тэр нь том хүн л дээ. Энэ миний ууган хүү болохоор зэрэг хаан ширээнд суух байх гэд байж байтал Чаби хатнаас буюу Чимба хатнаас төрсөн хүүштэй. Тэр чинь эхтэр 1263 онд хүнд өвчнөөр бас одоо мөнх бусыг үтцсэн. За хоёр дахь нь болохоор зэрэг Чингэн байгаа. Чингэн ч одоо хаан ширээ усаа заламжлах ууган хүү болж үлдсэн. Тэр нөхөр нэг пагандыг бужигносон да. За одоо тэр яг хайдууруу байлтах гэж очиж байгаа. Нэг бас нэг жоо өөрийн дураар нөхөр байгаа. За тэгээд нөгөөх нь болохоор зэрэг Мангала хаан хүү гэж байгаа. Гурав дахь нь болохоор зэрэг Хувлаа хааны 3 дугаар хүү Мангала одоо хаан хүү. За энэ бас хайдууруу бас байлтна гэж явна гэж хэлж байгаа. За тэгээд Номууган буюу Номуухан, Номун хаан, Номхон гэдэг янз янзын нэрээр бичигдээд байна. Номхон хаан хүү буюу Номун хаан хүү ч гэдэг юм уу. За аль нэг л баг. Миний уншсан их сурч удаач Номхон гэж байгаад байсан да. Тий, Номхон уу, Номууган уу, Номун хаан уу. Хэцүү байна. Тий, янз янзэр одоо ингэ бичиж байгаа болохоор зэрэг одоо. За энэ явсан. Тэгээд одоо Номууган хаан хүү, тэгээд Хөгчи хаан хүү. За тэгээд Хурийда хаан хүү, Аячи хаан хүү. За тэгээд 8 дахь нь болохоор зэрэг Аргучи хаан хүү. 9 дахь нь Хөгчүү хаан хүү гэдэг. За энэ Хувлаа хааны хүүхдүүд. За тэгээд энэ хүүхдүүд чинь 10-т нь болохоор зэрэг Тогоон хаан хүү. Тогоон хаан хүү ч бас нэг Паган руу очиж, биш Анаам руу очиж байлтах гэж явж байгаа. Ийм хүү байхгүй юу? Анаам буюу одоогийн Веттэй очиж байлтах гэсэн. Ийм хүү. Тогоон хаан хүү. Тогоон жанжинч гэж бас нэрлэдэг байгаа. Чингэн ах ганцаараа тултаанд явчихсан аава. Биднийг явуулна. Та нар чинь одоо Эрдэм ном чинь үгүй. Чингэн ах тэнцээ толдаад явж шүү дээ. Бидний явуул да. Чингэн ах Паган руу байлцсан. Эсвэл бид нүсийг Тогоон руу явуулчих. Бид нар Паган очиж байлдъя. Эсвэл Анаам руу очиж байлдъя. Гихмээр Чампа усуудыг ч гэсэн бид нар эзэлмээр Давид үндэстнийг нэгтгэхэд түрээдрээ аава. Энэ одоо бас нэг ахын сургаалд үүдүүлцгийг ихчээр одоо Чингэмийн дүүнэр нь одоо барьцаад эхлэх. Чингэм гэж бас нэг нэр төр дуртай нэг нөхөр. За яах. Чингэм ахта туслаад би Мангал, Номхон, мөн Хөгчи нарыг явуулъя. Хуруудай Аячи нар байцгаажээ. Аваа бид нар даануусын нас чинь залуу цус чинь шингэн байна. Мангал, Номхон зэрэг аваад ахта очиж туслаарай. Ах чинь Таанусын бас л хамаатан. Одоо хинтээ Хайдуу хааны охин биш үү? Хот улуунтай. Тэрнтэй байлтах гэж байгаа. Хот улуун бол тоглоом биш. Аваа гихтээ эмхтэв. Тэр бол гайхамшигтай гүнж, гайхамшигтай жанжин. Хот улуун руу одоо тэр очиж байгаа. Яахаарахгүй Такалмаканы цөл дээр хот улуунтай байлтах болно. Тиймээс ахта тусалцгаа. Ойлголоо. Зарилгыг дагъя. Хаан эцэг минь. Ийхүү хоёр хаан хүү эцгээсээ зөвшөөрөл аван Чингэн хунтайчтай байл. Одоо Чингэн хунтайч буюу том ахта тус болохоор одоо Хамбалыг хотоос одоогийн Шинжааны уйгурын газар нутаг буюу тийм ээ одоо бүгд найрамдах хатар тусын провинц гарт байгаа Шинжааны уйгурын өртөө цохрон биш үү? Тэн дээр байгаа Такалмаканы цөл рүү цэрэг аваад ахта туслахаар ингээд явсан байна. За тэгэхээр яаж юм? Энэ хайдуул ер нь нэг зүгээр ойлгохгүй л байна да. Хаан одоо Хувлаа хааны ер нь бол ер нь бас л их зовлон бол хайдуу байсан. Ер нь тэгээд хойд зүгээс одоо мэлэг төмөр ирж штэ. Ариг бүхийнх нь хүү. Мэлэг төмөр бас л ер нь би бол хаан болно л гэсэн амтан байгаа. Хувлаа түүхэндээ үеийн үед хятадыг эзэлсэн Монголын хаан гэж өөрийгөө нэрлэдэг байсан. Гэвч хятадын хаадын зовлонг үеийн хаадын зовлонг биеэрээ туулж исэн юм. Төрлөх Монгол нутгаас нь цагаан армийн хойноос байн уулгалан довтолж өөрийг нь зовоодог байжээ. Хувлаа хятадыг захирсан агуу хаан гэж бичигднэ. Гэхдээ хятад биш л хаан байлаа. Хэцүү үнтэй багшаа. Ер нь хэцүү. Яалч өнөө газар зүүн байршил талаас аваад үзэх юм бол
цагаатаа ус чинь тэр яг гурвуулгийнх нь гол дээр байгаа болохоор тэгээд одоо хэцүүл юм да яалтч. За багштай их баярлалаа. Үзэгчтэй бас бидний дэмжиж чад байлаа. Манай үзэгчтэй манай нэвтрүүлгийг дэмжиж доор байгаа данс руу та бүхэн маань бяцхан сэтгэлийн тустай буюу донешна манайхан заавал хийгээрэй. Мөн дээрээс нь бидний дэмжиж манайхан лайк, шеэр, сабскрайб туучаа манайхан заавал дараарай. Ялангуяа сүүлийн үед бол бидний үзэж байгаа үзэгчдийн маань тоо бол дандаа subscription дараагүй хүмүүс байгаа учраас бас та бүгдийг бас ийшээ орж ирээрэй гэж хүсэж байна. Тэгээ мэдээч манай одоо бичлэгийн гол зорилго бол үндсэндээ Монголын түүхийг бол эхнээсээ аваад эхнээсээ цаашаа. За тийм ээ. Зөв. Мянган жилийг баг каталцсан шүү дээ авч тий. Наанаас эхэлж байгаа шүү дээ. Тий. Ингээд энэ олон одоо түүхийг ингээд багш бол алгасахгүй явсаар байгаад өнөөдөр хүрнэ л гэдэг байгаа. Тий. Ийм том одоо зорилго, ийм одоо амбицийг гаргаж байгаа баг миний мэдих ганцхан хүн учраас үзэж та бүхэн маань бас сайн дэмжиж өгөөрэй. Тийм учраас бас та бүгд манай доор гарч байгаа данс руу донешн хийж өгөөрэй гэж та бүгдийг хүсэж байна. За тэгээд үзэгчдээ бидний энэ удаагийн дугаар энэ хүрээд төр завсарлаж байна. Тэгээд дараагийн дугаараар эргүү уулзлаа. Баяр та.